2025 онд Монгол улсад нисэх хүч өөрчлөлт өгсөний түүхт 100 жил яваад тохиолно. Тэгээ энэхүү түүхт 100 жил яваад тохиолдуулан иргэний засгийн газрын харьяа иргэний засгийн үндэсний төвийн хамтын ажиллагааны газраас санаачлан нисхийн алдарт цуврал ярилцлагыг эхлүүлж байгаа. Нисхийн алдарт цуврал ярилцлагын эхний дугаарт Монгол улсын хөдөлмөрийн баатар Гаят нисгэгч Эренчингийн Батнасайхаа орж оролцуулж байна. Сайн байна уу та? За сайн байна. За тэнгэр зээлэгцийг үжиж байгаа Монголынхаа бүх ард түмэнд болон үе үеийн нисхийн салбараас төрсэн бүх мэрэгжлийн одоо төрлөөрийн мэрэгжлийн бүх хүмүүстээ баярын мэндийг хүргье. Манайхаар нисхийн чуулцэрийн манай авч энэ улс төрийн хэлцийн дарга бас том дарга баг нисгийн хариуцсан дарга байсан. Тэр үуч арын хаалга байдгүй ийм сайхан цаг үеэлдэ. Тэгсэн чи би тэнд байж байхдаа нэг 7 дугаар ангиасаа политехникумд ороод политехникум оюутны зөвлөлийн дарга ангийн дарга их мундаг сургалтаа төгсөөд ингээд байж исэн чинь манай тэр ирдэг улсуудаас нэг нь нисгт ажилдаг Жамин Хорандаа гэж хүн ирэхгүй юу. Хотноосаа чи одоо нэг нисгч болно гэдэг үстэй. Энэ жил манай нисгэн хуваар ирсэн шин. Маш олон хүн авах гэж байгаа чи одоо шалгуулахгүй мó гэдэг гэж байна. Тэгэхээр зэрэг мэдээж өнөө техникумаа төгсөөд хар хорны гурлын техникийн дараагаар томлогдож исэн хүн шууд очиод шалгалт өгөө. Тэгсэн чинь 3 шалгалт өгдөө. Тэрний физик дээр нэг 4, нөгөө дөр нь орос хэл математик 2 дээр нэг 5, ингээ 14 он аваад. Тэгээ нисхийн сургууль тэнцээд виалдар 50 хүүхэд аваад маш олон нисгч бэлтгэх гэжсэн шиг байлаа нөгөө. Жинхэнэ одоо нөгөө юун дутагдал ороод үе үе сажигдсан шүү дээ. Тэгээд бид нарыг бол маш мундаг сайн шалгаж авсан. Тэгээ тэр шалгалтын дотор нь 50 хүүхэд тэнцээ. 50 хүүхэд дотроос эрүүл мэндийн дээр шишигдээд явсан чинь 9 хүүхэд нисгчээд тэнцээд. Тэрний нэг нь бий боллоо. Бус нь болоо тэр техникийг холбооных инээ тэрэгээд нисхийн чинь төрөл мэрэгжлийн зөндөө юм байх шүү. Тэрний маань тэр 50-аас ороод. Тэгээ тэр үед бол ямар шударга ямар мундаг шалгаж ийсэн одоо манай хөрсөөс тэр 9-өөс ихэнх нь ийм дунд онгоц буюу том онгоцонд бараг очсон. Тэрнээс 3 гавьяат нэг хөдлөөр баатар төрсөн гэхээр мундаг сайн тэр явсан гэсэн үгтэйс үү? Тий. Тэгэхээр ийм онцгой хөрс, тийм онцгой шалгалтаар шалгаруулж авдаг гайхалтай мундаг юу байсан байна. Тэгээд би нисч болох гэж тэр мөрөөдөл маань биелэхэд 2 удаа үйлжээж явсан. Энэ бол яасан гэсэн чинь манай ээж маань аавыг юу яасан байхгүй юу? Аргалын гэсэн. Тэгээд би тэнцсэн. Нөгөө нэг 1200 төгрөгөөр чандаа сав ховцсон оноор янз бүр ингээд их дэлгүүрийг хааж агаад гадаад явах улсуудыг чинь бэлддэггүй л шүү дээ. Орчин нарын. Тэгээд тэрийг авчаад ингээд байж яасан чи аахгүй нэг шил ээж хэлсэн болтол хуу татаал. Өглөө шууд нөгөө аав чинь машин ундаг байсан чинь Батлан хамгаалах хамны харьяа аян чи агаар харилцааны газар байсан. Байхгүй да. Аваад давхлаа. Нисгтэр ирсэн. Хаа тэр гунга хаа байна, дамдын хаа байна. Гунга генералч манай агаар харилцааны газрын дарга, дамдын хорондоо штабын дарга. Тэгсэн чи энэ нөхөр одоо нисгээ сургуульд явна гэж яригдах юм. Энэ юу болж байгаа юм? Энд чи сая дунд сургууль төгссөн. Энэ нөхрийг одоо ара гэртээ олон дүүнэртэй хэн дижих юм? Одоо энэ сурсан техникум төгссөн зардлыг чинь тэгэд хэн төлөх юм? Би төлөх юм уу? Та нар яагаад энийг ингэж явуулж байгаа юм? Хас энийг. Ер нь энэ цагаан цаас шиг цайчаад энэ уушгүй уушиг муу авах гэж авлаа. Тэгсэн өнөөдөр чинь гүү хорондоо энэ чинь наа чинь аргагүй л одоо ингээд эрүүл мэндээр тэнцэж байгаа ямар ч арга байхгүй гэд. Тэр аавын тэгж тэр юм явахаас өмнө ахаад 2 уйлсан гэсэн шүү дээ. Нэг нь яасан чи нөгөө тэнцсэн хүмүүсийг одоо энэ шүтис ийм юунд энэ үсгийг дээд тусгай мэрэгжлийн хорон дарга энэ үсгэдэг даргатаа тэр комисс
гадаадын хулсуудыг явж хилцэхэд тэр би тэр үед овг маань Цэрэн Доржийн Батнаас гэж байсан аавынхаа овг. Цэрэн Доржийн Батнаас босоод тэр яхаараа энэ техникум төгссөн яга нисэх сургуульд явж байдیں۔ Тэр нисхийн шар хуу боловсруучны дараа дэдвэрэн ташрав. Энийг хасаж эвлийн доорооны хөдөлмөрийн товчоо тэр Цэдэн Дорж гэдэг хүний мэдлэл явуул энийг. Эн чинь яхаараа ингэж байдаггүй орондоо эн чинь юу дараагаа эн чинь нисгий чи хэцүү эрүүл мэндээр тэмцдэг олддоггүй ингээд эн чинь нисгэн сургуульд явах гэж байгаа гэдэг. Бас энэ дээр ингээд ойлон дуулан тэр чинь заал дөрөн тэр олон үеийн хүүхдүүд охид хөвгүүд дотор чинь ингээд баларч яахгүй. Тэгээд ойлж яваа. Тэгээд нэг юм үлдээсэн байлгүй нэ хөдөлгөөн талчаа шилжүүлсэн. Тэгээд дараагаар нь тэр тусгай дэлгүүр мөрлөгөөр дараа нисг рүү ажиглаж ирээд иймэрхүү байдлаар тэр үчи аапл одооныхан болоод одоо ари хаалганы тэр чинь тийм шудраг амжилттай байсан байгаа. Явахгүй байх чи хасавлаад ингээд байдаг. Тэр чинь юмны хариуцлага тийм байсан шүү дээ. Монгол цагаан хүлэгний дүүлж явнахоо монгол цагаан хүлгэн бараад дүүлж явна би. Та тэгээ яг хойно аль сургууль төгссөн бэ? Тэгээд бид нар Зөв Толгой улсын Баатар гээ тарааны нэрэмжит Саасуу гэж Ирзаан гэж 300 км Москваас зуурах шав байдгийг. Агуу Сергей Есенингийн нутаг Яруу найрагч тэнд Саасуу гэж тосхон байдгийг. Тэр тосхон чинь 2-300 мянган хүнтэй айгүй том юу л да. Тэгээд тэр Цэна гэж гол бий. Тэрний хажуугаар нөгөө Батын Баал буюу нөгөө Батын Сарай буюу нөгөө дээр үед нөгөө өвгдөөц эзэлжсэн газрын улам өртөө газар татарууд голдуу тийм хотод маш их олон тийм нисгэн сургууль Оросд 3-4 хүн байдлын нэг хамгийн том сургууль тэр Саасуугийн нисгэн сургууль. За тэгээд тэнд очиод тэгээд одоо юу яалаа да. Ном заалгаад эхэлсэн. Тэгэл мөрөөдөлтэй юутай юм чинь Оросын хэдий мама папата бид нар Оросын энэ заалгаж ийсэн ч гэсэн тэр чинь амарчгүй хамарчгүй байхгүй. Тэг чи манай эрхүүгээс төгссөн энэ хүүхдүүд чинь жигтэйхэн мундаг Орос гоё аялгуутай яриад жигтэйхэн. Тэгээ нэг 2 вэ 3 дахь хичээл дээр яг Орос хэл сайхан сэрээгүй л байгаа шүү дээ. Тэгвэл юм зураад заагаад бичиж байгаа юм чинь самбар дээр ойлгоол байгаа. Тэгсэн мөртлөө төвлөр хэлж чадахгүй. Тэгээд Бернүүлийн хууль үеийн онгоцын нисдэг одоо дэлхийд бүр аль жилээр байдаг. Тэр урсгал тасралдгүй хууль энэ онгоцыг даалгавч онгоцын синс эдрийг яаж явдаг зарчмыг заалгасан Бернүүлийн хууль гэж Эрдэмтэн зохиосон юу гаргаж ирсэн нээлтийг самбарлаар бичсэн би жишээлбэл одоо тэр хөөхт байхдаа багад мал нүттэй хөөхт гэжсэн ч болохоор тэр хараа их хөөгдсөн одоо тэгээд ой их хөвлөсөн ийм байсан юм шиг байгаа. Тэгэл багш Сомай статистикийн давлины сурсан напор Чирисловс хичээний скор давлины констант гэд хэлэхдээ шууд маргааш нь асуугдаад ирсэн чинь манайхан байдгүй тэгсэн би гараа өрөхгүй. Тэгсэн чинь саяхыг хэлсэн чинь өө 90-ийн отлично гэж байна. Тэгэл яасан ч чи шөн унтахгүй хичээл давтсан юм байна штэ. Би чи тийм биш штэ зүгээр тэрийг харсан юм. Тэгэхээр зэрэг хүний багаас орсон эрдэм энэ дэр малын зүсч бай, юу ч бай, янз бүрийн одоо би даалгарсан мөртлөө тэр заалгаж хичээл янз бүрийн юмнууд маань байж байгаа шүү дээ. Иймэрхүү маягаар нисгэн сургууль эхлэж 9 хүүхэд маань 200 түнтэй казарм дотор ингээд цэргийн диктатор 3 жил 6 сар ниссэндээ тэгээд яг 18 аан 2 онгоцуудаар нисэж 100 гаруй цаг нисэж одоо тэр яг 18 гэдгээр бие даад нисэн аан 2 онгоцоор бүр бие даах нь үетэй өвлийн нислэг, зуны нислэг, чарга маргатаа дууг нь аваа чаргатаа хүртэл нисэн. Тэгээ бид нар шалах гэж чинь зүгээр ингээл зоон моон янз бүрийн янз юмнуудыг үзүүлж явж байсаа гэнт мотор затар унтрааг айчих шүү дээ. Тэгээ зэрэг бид нар нөгөө талбай сонгож бууж барьж тийм сайн бэлтгэгдсэн учраас бид нар чинь тийм мундаг
одоо энэ миний тэр хөрс ихний бахархаад байгаа чинь тийм учраас та. Тийм мань мэтийн сайных биш тэр Орос ах нарын тэр багш нарын дэндүү мундаг сайхан зааж одоо орчин үед бол зүгээр энэ ашиглалт машиглалт янз янзын бол заана ухаас биш тэр доторх нарийн ходоод гэдээс зүрхүү ушг алгаахыг заадаг шиг тэр онгоцны чинь бүхэл юмнуудын тэгж нарийн заадаг байсан шүү дээ. Бүр ямар юмар хийдэг, яадаг уу. Одоо бензин шатхууны хүртэл ямар юмар яадаг уу, эрзэн ямар байдалтай, янз бүрийн байдалтай тэнгэрээс орохгүй хичээл байхгүй. Тийм учраас тийм хэмжээний суур тавигдаж ингэж мундаг заасан. Тэгээд эзэн хичээл заяа хичээнэ гэдгээр л заалгасан дөө. Та тэгээд төгсч ирээд хамгийн анх Монголд одоо ямар онгоцсон төсч? Иргэнгүүт бид нар ч одоо ингээд хэдийгээр тэр Оросод тэгж байсан ч гэсэн хуулгарын сургууль хийж цэргийн 90-67 оноос цэргийн алуу хаасан гэж үздэг. 67 онд явсан юм шүү дээ. Тэгээд ирээд хуулгарын сургууль хийж офицер болж аан 2 онгоцсон дээр мөн ахиж энд шалгалт өгж бид нар 4 сар төгсч ирсэн. Ингээд нэг 5 сард энэ Улаанбаатараас хар хориг аан 2 онгоцоор явж ялээ. Тий. Хорлын дорж гэдэг багш аан 2 онгоцны багш. Бид нарыг ирэх чинь тэр борохоогоо, цэлийн борохоо, хандын синга, хорлын дорж ингээд мундаг жигжид багш энэ төргээд мундаг тэр мундаг багш нисгчнэр ахмад нисгчнэр байсан. Тэгээд тэднийг дагаад л тэгэл аан 2 онгоцоор тэр 2 дугаар нисгчээр анх үйлдвэрлэлийн институтэнд хар хорин явж ингэж хэлсэн дөө. Тэгээд дараагаар 18 аймгаар тэр чин цэргийн форумтай юм чи шууд хаал хүн дутагдно шууд хөөгөө явуулдаг. Гэртээ харах хэрэг байхгүй шүү дээ. Цэргийн офцтой юм чинь. Тийшээ одоо жишээ говалта яв нөхөр энэ тэр онгоцон сууг гэхлээ. Мэдлэг гүйцэтгээгээ суудаг. Ирээсээ тэр гэр орондоо хэлэх юм байхгүй тэр үуч утасч гэж юу байлаа. Нэг л алуун газрын жижиг юу сэргийлэхээ утас өөрийн байдаггүй шээ. Тийм учраас тэгээд л томилогдож ингэж явал 5 жил хөдөө гадаа томилтоор бүх 18 аймгийн чинь нэг 15 6-ад нь онгоц явдаг. Тэрэн дотроос 340 сум баригадад нисдэг 70 эдийн ширхэг аан 2 дээр дахан талуустай шар цаана онгоц байсан. Тэрний зарим олон хүнтэй олон сумтай сумд нь 3 заримд нь 2 заримд нь 1 ийм онгоцууд одоо байдаг байлээс бүр дорондоо төмөр замтай тэр газар ч онгоц буудалтай тэнд төрөл аан 2 байдаг байл шүү дээ. Тэгэл сум баригадад явдаг. Ийм л жижиг онгоцны. Тэгээ аан 2 онгоц хийхгүй юм гэж байхгүй шүү дээ. Тэр чинь зоржиг шуудан тэн дээрээс нь одоо энэ төрмөн тусламжинд явна, ой хээрийн түүмэрт явна, хордон шавж устгана. Тэгээд янз янзын байдалд бүх олон зуудмуудын төрлөө үүсгэж хаяна. Ерэн тэр чинь чөдрөө морь шиг аан 2 онгоц маань Монголд айхтар зогтсон. Бараг өөдөө хамрын газар бууж нисдэг ийм гоё онгоц стандарт дээр Венес Туртай гэдэг кинон дээр байж байгаа. Тэрийн шиг л тийм л амьдрал тоолж ингэж л өдөө гадаагүй олон жил нисэж явсан дөө. Энэ та тэгээд ер нь аан 2-оос нэхлээд ер нь одоо энэ Монгол нисэж байгаа хэдэн онгоцон дээр ниссэн бэл? Монголцоо нисэж байгаа баг бүх төрлийн онгоцон ниссэн дөө. Одоо нөгөө жоохон багтаа онгоц хараал мөрөддөг байсан хөлт чинь онгоц. Дарга нь болоод ингээд нисэж яхад ямар гоё гэж бодно. Одоо тэр яг 18 гэж бүгд одоо маягийг энэ сүүлийн залуучууд одоо хоригдсон. Манай хөрсээр дуусгар болсон баха. Тэр их цэнэ голын чинь тэнгэрт тэр саасуун тэнгэр чинь жинхэнэ одоо нөгөө годрооттой бүхэл одоо нэг янз янзын гогцоо татан ингээ бооч гэж иргэн тэгээд янз янзын спрайт гэж хийн, вираж гэж хийн, тэгээд тэр горке гэж ингэж хийн. Тийм бүх маягуудаа бид нар яахаар 8-аар годроодно. Тэгээд дараагаар нь тэрэнд бие дааж нисгтээ тэр чинь 2 урд хойд 2 суудалтай. Одоо энэ байгаа энэ манай энд нисгтэр бас үзэгсэн тавьсан байлаа яг 18. Тэгээд багшийн оронд шуудаа тэлс тавьчихдээ.
Нөгөө тэнцүүлээд. Тэгээд гараад тэр өндөрт гарчаад жинхэнэ хашгираа шүү дээ. Жинхэнэ тэр цамгараа харахантаа өө гэдэг арилдахаар зэрэгдэр уул хараад цуурааддаг шиг тэр кабин чинь би чадчихна, би нисгэж гараад би өөрөө жолоож явна гэдээ хашгирч орилж үзэж байгаа чинь. Тийм гоё бахархал өнд төрдий. Төрийн далбаатай онгоц гэдэг бол Монголын минь газар нутаг шүү дээ. Би дэлхийн 37 орны 100 гаруй хотод төрийн далбаатай онгоцоо буулгажээ. Морин төртөл унахад нэг гоё нэг хөл хөнгөнтэй нэг явдал зөвлөнтэй нэг биеийн дэвтэйг нэг морь байдаг тийм ээ. Зарим нэг хатуу явдалтай ч гэдэг юм. Одоо таны энэ нэг хөлгөлж унжис агаар хөлгүүдээс одоо ингээд дурсахаар ер нь хамгийн сайхан юм аль нь байсан? Ер нь энэ дурсахад бол А24 товой ирээсээ бүгд юутай тэр онгоц нь онцлог гэж байдаг тийм ээ. Тэрний чи одоо янз бүрийн тохиргоо янз бүрийн А2 ч гэсэн хөөрөө тэгээ ийшээ яаж ундаг тийшээ яаж ундаг ч юм хазаадаг иймэрхүү тийм тохиргоотой онгоц байна. 24 ч байна. Гэхдээ энэ дотор нислэгийн ур чадвар гэдэг нь өөрөөр хэлбэл би одоо шавнартай хэлдэг. Та нар одоо энэ ингэ тэг гэж заахаас гадна нэгэн бий. Өөрөөр хэлбэл тэн дотор амьдрсаар яваа тэр чинь миний эдэр ихтэй гар хөлийн маань мэдрэмжээр тэр онгоцоо тухайн онгоцоо яг мэдэрч явах хэрэгтэй. Тэгжээж гоё нисэн, тэгжээж гоё буун. Тэхийн тулд маш онцгой ур чадвар нь юу гэхээр тэр юу гэж байдیں۔ Хараалтын хувь эргономик буюу одоо энэ кабины хэрэгслүүдийн хуваарлалт. Тэрийгэ зөв хийж хурдан тэр нэг адилхан нислэг гэж хизээж байхгүй ш. Бүх төрлийн онгоцоор хэдэн зуун мянган ниссэн байхад давтагцсан адилхан нислэг гэж хизээж байхгүй. Ягаад бол цаг агаар нь өөр, суужва зарчим марчны тоо жин өөр, ацаа ачааны жин өөр. Тэгээд тэр бууж байгаа орчны хязгаарлалт одоо нөгөө өндөр нам хатуу зөөлөн аэродромуудын юм байна, салхины юм байна. Тэгээ өвөл зуны ялгаа байна, шавар ног бороо цас ус байна. Тийм учраас адилхан нислэг гэж нэгж байхгүй. Тийм учраас энэ бүхтэд л өөрөө ухаан санаа зохицуулж тэр онгоцны техникийн ашиглалтаас одоо гарахгүйгээд хитрхи хурдлуулах юм бол бас аюултай, хитрхи багасгах юм бол тэр нэг ямаа тэмээ хариалгах унаг нь барина гэдэг. Тэгээд хараа янз бүрийн юмны хөгжил тэр юм чинь нэг бий болно гэдэг чинь хэлээд байгаа ш. Тэрийг аваач мэдэрч ээж, зөв тэгшилж ээж, тэр янз янзын юм дотор чинь тэг зохицуулт нисгийг л ур чадвар гэж байгаа юм да. Тийм учраас саяын тэр онгоцуудын мэдрэмжийг бол хүн өөрөө зохицуул. Тэгвэл янз янзын зангаар шинт онгоц бүх төрлийн онгоц нь бий. Жижигээс том онгоц хүртэл бүгдэнд байдیں۔ Тэрийг л зохицуулж мэдрэх хэрэгтэй. Буухын тулд энэ зураас байхад ч орж ирээд ингээд чиглүүлж болохгүй шүү дээ. Хөвгдөө л алгав. Тийм учраас энийг чи ингээд юм уу ингэж л орж ирэн дээ. Ингээд яг шулуух орж ирээд энэ тусгай тэмдэгтэй хажууд энэ голын зураас голдож буудъя. Тэгээ энэ дээр ирлээ. Тэгэл засаад буулаа, дараа дуугаа тавилаа, тэгэл гүгээл. Тэгэл ингээд явчих ийм ур чадварыг эзэмшээд тэгээ энэ дотор энэ агарын дэр буюу падуушг, боловсролын падуушг гэж байдیں۔ Тэр өөрөөр хэлбэл энэ байгаа агаарыг чи шахагдаад одоо энэ миний ярьдаг шиг ингээд ирэнгүүт энэ даалгавчаа чи ингээд хурдан эвтэйхэн хурдтайгаа орж ирээд ингээд нэг 50 см-аас нэг метраас доош ингээд зөв тэгшлээд ингэсэн байхад агарын падуушг буюу доороос чинь ингээд өргөж өгдөө. Моторын тэр татах хүч бүгдийг автсан байхад тэгэл тэрий чинь тэгэл талгад маасны ялж байгаа шиг зөөлөн бууна гэдэг чинь эндээс л гардыг да. Ойлгож байна уу? Та бол бүр гоё модель өрж байгаад гоё үзүүлж байна тийм ээ. Энэ таны нисэж яхад мэдээж энэ та ер нь агаарт хэдэн цаг? Их олон цаг ниссэн. Манайх ч одоо дээр үед нис шавар гээл
жигтэйхэн одоо энэ орчин үеийн хязгаарлалтаа дэлхийн хязгаар одоо монголчин дэлхийн ихо ята яза бүхний хязгаарлалтанд ороод зөвлөмжийн дагуу ингэж цаг нартаа хүний эрүүл мэндтэй холбоотой учраас тийм юу тогтоодыг хязгаар. Бядны үе чинь нисэх цөөхөн юу нэг өдөр 3-4 улсын нийслэлж байж ах шишээтэй одоо их тэнийг замбрааг ниссэн дөө өөр хүнч байгаагүй гадаадын нисснэр яадаг би төрүүлээ гарч гисэн учраас тэгээд аан 2 дээр ч гэсэн би одоо Завхан аймагт 2 онгоцтой байхад хамгийн их нь бол одоо нэг 60-аас 70 80 90 цаг орчим нисэх ёстой байсан байлээ. Одооний юугаар. Тийм нислэгч одоо байхгүй, онгоцонж байхгүй. Тэгэхэд би хамгийн дээд нь 205 цаг буюу тэр 2 онгоц ээлжилээд өглөө үүргээрээс ороо харанхуй болт нисэн. Харанхуй болсон газараа чонно. Тэгээд 2 дугаар нисгч 2. Өөрөө нэгийг оруулж ирээд уяанд орууллаа. Нөгөө нисгч хүнээ суулгацсан. Нэг 2 юм батад хоол хийж гисэн. Тэгэл нөгөөхөө суулаа, унтраалаа. Нөгөө онгоцоо 2 дугаар нисгч улсууд аваачаал тэр билетийн бичүүлээ литр өчөөл нэгдий. Тэрийг бүртгүүлж барьна гэдээ яваад гэн. Би нөгөөхт ороод өнөөхт асаагаад хөөрөөл агаар тоолоо идэл. Ингээд явхад 40,000 км аан 2 онгоц нисдیں۔ 40,000 км 205 цаг явна. Тэр чинь тэгээд заримдаа ингээд нэг хэдэн цаг унтах чинь бүр сарын дараа хэвдчихсэн ч гэсэн моторын дуу чихэн дотор дүнгэнж яадаг. Тийм их ядаргаа дартлаа. Тэр аав ээжээ сая яасан тэр вив алдар гайгаа байсан болоо дөө. Манайхан дандаа уртнаас л алсан байсан. Тэр аав ээжээс бие махбодснээс та өөрөө бас ер нь энэ эрүүл мэндэ анхаарах тэр учраас бордарсан багууж явсан, биеийн тамир хийдгүй байсан, чадахгүй ч гэсэн гүүж харайж, бомбогшгөлн янз янзын байдлаар тэр чинь багтаал тэр нөгөө хонь нурга адуу малтай хөөцөлж явсны буян штэ. Тэгээ одоо би чи уул хадаар явхад чинь хөл мөл өвдөж барих юм байхгүй. Одоо нэг иймэрхүү хонгийн шингэн гайгүй. Тэгэхээр тэр ер нь юу тэр тооцооллыг л маш сайн хийх хэрэгтэй. Сайн хийн. Сэтгэл ирээсээ хүн ч ухаан гарах газаргүй юм гэж байхгүй. Хараашин фотомой гэж орсууд ярьдаг л дээ. Тэрийн шиг л бодоол сэтгэл ер нь айхтар хурдтай айхтар энэ техник хурдтай ажиллаж байгаа өвөл дутагл цаг гэж ярьдیں۔ Өөрөөр хэлбэл хязгаарлалтар цаг дотор айхтар олъё. Одоо ингээд месасийн янзын өглөө 300-аас 400-д 300-аас 4,000 үйлдэлтэй бодож яхад нисгчүүд 7,000 үйлдэлийг сэтгэж явах хэрэгтэй. Тэгэхээр гахалтай хурдан компьютер ажиллаж байгаа. Тэгтээ зөв ажиллах хэрэгтэй. Тэр боингуудаас энэ юу яасан Макс энэ сүрэл жишээ нь 2 удаа сүрэл дэлхийг нэг зогсоосон шүү. Миний шавнар би бахаргаад юу ирээд байгааг хэ зэрэг Монгол хүний сэтгэхүйр энэ тийм нөхцөлд орлоо ч гэсэн энэ хизээч авраасалд манайхан өгөхгүй. Тэр тийм туршлагагүй зүгээр шууд компьютер юм дээр ниссэн компьютерийн нисгчнэр яадаг гэж тэр эхлээд тэр Филиппин онгоцоо осолцсон шүү. Тэгэхэд 11 удаа 10 хэдэн километрээс 10 хэдэн удаа тэр цахилгаан залгуураа жолоолгоо залгаж ягаад бурхан болсон байгаа. Тэгэхэд тэрийг чи яадаг гэж ирээсээ тэр чинь зүгээр ингээд энэ сүүлийн чинь жолоо чинь энэ дээшээ доошоо болоход дээшээ ингэхээ зэрэг татгаа зэрэг энэ ингэдэг энэ. Тэгээ зэрэг энэ ингэхээ зэрэг одоо энэ сүүлийн гэхээр онгоц чинь дээшээ болно хамрал. Энэ доошоо ингээд болно ингээд. Ингээд зэрэг хамраа ингээд доошоо. Энийг яаж гаргадаг гэхээр зэрэг ирээсээ бүх юм нутраа жаяад тэгээд шуудлаж байгаа олонгот ингээд маньуулаад ингэ тороос байдаг. Тороос юм жоо. Тэгэхээр тороосоор ингэж жоо өнөөхөө гаргалаа. 10 хэдэн мянгаараа 1000-аас их удаа унах шүү дээ чинь. Онгоцын даалгавчин дээр хурд байгаа юм чинь.
тэрж хооронд нь 1 метрч болтугай хаанч болтугай эдийн 100 метр 1000 метрч болтугай гаргаад тэгэл гарч болоодоор ингээд явах. Үхгүй шүү дээ. Сэтгэл. Тэр дээр тийм дадлага дараа нь Этиопт унаад 2 юм агсан. Дэлхийд дээр зогсоогоо. Одоо манайх нисэж байгаа. Дандаа хүний алдаанаас болоод их юм гард юм л да. Энэ аваар ослыг судлаад янз бүрийн болоод байх чинь хүний алдаанаас болдог. Тэрийг ямар ч нөхцөл харна уу, харахгүй байна уу? Одоо тэр юуг нь бензинээ таслах, тэр тог юмаа таслаж унтраах энийг хийсэн нөхцөлд гал гарахгүй шүү дээ. Гарахгүй. Тиймэрхүү юмнуудыг харсан ч хараагүйч өөрөөр хэлбэл мотор сенс моторны реакцийг хүн чинь юм байдیں۔ Эвслийн энэ юмны жолоо сэтгүүний. Тэрийг л сэтгэл тэр үйлдэлүүдийг асар хугацаанд зөв хийх шүү дээ. Зөв л хийж байгаа шүү дээ. Тэгэхэд бол хэрэг болж болно, болохгүй ч болно. Дадлага сургуулийг үргэлж хийж шалгалт авдаг. Тэгээ Боингийн жил 6 сар бүхэн бидний аваа шалгад нь шүү дээ. Тэр Боинг онгоцыг эзэмшүүл ур чадвар нь байна уу байхгүй байна. Одоо таны энэ бүхнээс яриад ингээд та ингээд үгнийг энийг залуу нисгчдэр ч юм уу ингээд хүмүүст хэлэхэд ер нь нисгчүнд байх нь хамгийн том чадвар. Хамгийн чадвар нэгдүгээр бие бэлдар байх хэрэгтэй. Бие бэлдар. Тэгээ хараа, сонсгол, авхаад самбаа энэ бүх юм цогцолсон байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэгэн панк гэхэл өнөө хүн цачсандаа ч юм уу ямар сайн хэлээр ярьдаг, ямар сайн юм мэддэг мөртлөө ангаагаа суучдаг. Цохоод байхад нөгөө паник гэж юмд орчих жоохгүй. Орой хэлээд сааталд орчих. Тэгж болохгүй. Ямар төгсөл тэр одоо нисж байгаа онгоцыг тэрийг муухай дуу чуугаан дотор онгоцоо тэгсгээс гадна тэр дээр өөрөө онгоцыг тэрийг давуулж бас сонсож явах хэрэгтэй. Тэр онгоц тэнд яваа, энэ ингэж яваа гэдгийг сонсч тэр аваар асалтай үед ямаа хийж байгаа. Тийм байжээд. Тэхийн тулд одоо юу хэлэх вэ гэхээр зэрэг 90 нисгчин болоод 24 цаг бие бэлтгэх ёстой. Нислэгэнд. Өөрөөр хэлбэл би одоо өнөөдөр маргаас нисгээд цагаагаараа судлаа да. Цагаагаараа судлана, арь драмаа судлана, явах замынхаа юмнуудыг судлана. Дээр өчигдөр кайл гэдэг цайсан дээр тэр олон хаалттай систем рүү чинь Батнаас тэдэн цаг тэдэн минут нөхөр хаал онгоолох. Тэрийнхээ 2 далбааг ингэж гаргах энэ гэж ярихаас биш. Тэр одоо орчин үеийн юм байгаа шиг бид нар чи ийм цүнх чандаа компьютер янз бүрийн байхгүй байлээ. 5-6 харандаа үзүүлээ их бажаараа штормонтойгоо ороод Орос ах нарын буян ихвээ Монгол авиацийн хөгжилд. Тэгээ тэнд нь орж иж нэгдүгээр Оросын туу хөлсөлж бид нар явж ийсэн. Хоёрдугаар АИП буюу тэр юуны мэдээллийн нисгийн мэдээллийг одоо бүтэн том албууд ажиллаж байгаа чинь байхгүй. Бид нар өөрсөө жингээ тооцоолно, бид нар өөрснөө тэр зураг аавна, тэр зургийг гадаад янз бүрийн улс улсын дайраа өнгөрхийн хэлийн зөвшөөрөл авч өгдөг байсан. Бусдын тэдэн цаг тэдэн минут нөхөр хаалган гоо. Тэгээд зэрэг тэн дээр очиод тэр тэмдэгтийн хажууд тэр одоо нөгөө хүндэт тарвал зогссон. Том хүлээж авч яхад ерөнхийлөгч ерөнхий сайдуудыг чинь угтах гэж зогсож байгаа улсыг чад Монголын онгоц ирээд энд тэмдэгтээс өөр газар ямаа тэмээ хариалт бол ямар болох вэ? Ямар хөндлөл, ямар айлчил болох вэ? Тийм учраас онцгой байгаач гих мэтчлээ 90 нислэгэнд бэлтгэл маш хэрэгтэй. 24 цаг. Ямар ч сандаа би эртөө тосны явн дээрцээ гарч илээ. Инээд өрчлээ тэр ярьцсандээ одоо давтаад яри. Аршаа ингаа байдаг. Дэлхийг яга Чингис хаан эзэлсэн гэсэн ч. Үгүй аргагүй шээ тэр чинь. Өдөрт нь байлдаад, шөнө унтахтаа борцтой хоол идээд, байлдаа зүүдлээд, ингээ 24 цагийн дадлагтай байсан юм чид байлдааны тэгэхээр ялахгүй яад нэг гэдэг шиг нисгчүн болвол сая миний байдлаар цагаагаараа тооцоолно,
бас тэгж явна гэ ер нь болоо дээрээс маш одоо тамирчин барилж урахтай яа төвлөрүүлдэг шиг одоо энэ маш төвлөрөлтийг л өөрөө хийж тийм учраас бат ардалтай байх хэрэгтэй. Бүр олон улсын жишгээр бол капитан тустай өрөөнд унтдаг. Одоо бид нар ингээд тоног дээр явах чинь жаргал эдлээ шүү дээ. Ягаад гэвэл жаргал эдлээ гэхэд онгоцоо дарга тусгай. Хоёр нисгч хоорондоо яваад хичнээн олон хүн болохоор үйлчлэгч нь олон болоо нисгч нь 2 хүн. Нөгөө тийм учраас хоёр нисгч хоол хүртэл 2 өөр байдаг шүү. Хордчвол зэрэг хорж болохгүй шүү тийм ээ. Гэх мэтлээ энд бэлтгэхийн тулд нисгчин бол насаараа ирээсээ амрах завгүй. Биений нисчих үед бол бид нар бол бүгдээрээ амрах завгүй л байдгүйсэн. Ягаад гэвэл нэгдүгээр хүн цов. 20 дугаар амралтаараа тэр далайн цаад явах чи 20 хоног зарна. Амралтаараа бараг шахуу. Нөгөө тэн чалгуул цаар яваад иртэл ирээд бас хүн байхгүй. Яаж амрах юм? Нөгөөдөл чи ээлж бас тийшээ шалгуулна. Тэгээд ингээд амралтгүй янз бүрийн байнгын бэлэн байдал. Ер нь анхч сэргийн байсан. Би багасаа бас тэр манай анхны арын орноо нэг байсан гэсэн. Дээрээс нэг тэр цэргийн юмд их дуртай тийм хүн байсан. Өөрөөр хэлбэл би одоо нэг дэг жай тэр юмд л их дуртай юм байж л дээ. Тэгм учраас манайхан иргэний нисгийн буюу Пол Форм тавдлаас над чиг тийм дөрөмч жагсаалч тэр явсалж барьдаг. Тэгм учраас энэ салтгансан энэ янз янзын ингээд янз янзын хэлэгднэ бас тэгжил ээсэ. Тэгээ эрүүл мэндээс гадна одоо ингээд үргэлжийн бэлтгэл. Үргэлжийн бэлтгэл дотор тэр онцгой тохиолдолтой бэлтгэл надад насаараа хэрэг болж ч болно, болохгүй ч байж болно. Нөгөө нэг цэрэг ингийн цаг сөлсөг гаргуул дайны цаг цусуу гарна гэдэг чинь энэ шүү дээ. Тэгвэл нисэх юм ялгаагүй. Тэр цус нисхийн дүрэн болоод дэлхийд адилхан. Цөмөр бол болохгүй л гэсэн юм зөрчицэл бол өхөл. Тийм учраас цусраа бичсэн дүрм гэд нисхийн дүрм хэлдэг чинь тийм учиртай. Тэрийг л зөрчихгүй байвал тэгэл амьд явна. Тэгэл сайнт нисэн, сайхан зажилна. Та Монголын нисгч дэлхийд мөн чолон газар мөн цаахан гайхуулж байгаа шүү дээ. Бид урьж аваачаа дэлхийд чинь энэ тентгүй нисэж байна. Монголчууд маш ухаалаг ороонд сайхан газар өндөрч газар сайхан дөрөөлөлтэй газар байдаг. Тэгээд буйн тохомхоо дуугаад ингээд бүтэм хэвэ гэж ярьлаач бид рүү. Тийм учраас ингээд порчгоо ингэж гаал онгоход нэг сайхан иссэн айрг сэнгийн шиг Монголын сайхан агаар орж ирдэ шүү. Гом гой шүү. Монгол цагаан хүлэгний дүүлж явнахоо монгол цагаан хүлгэн бараад дүүлж явна би. Бас нэлээ тусгай үргийн нислэгэл нэлээ болоод байж. Бүгдийг хийжсэн шүү. Дөрөв засгийн хүмүүс нэлээ үйлчилжсэн мэз. Би ч одоо энэ иргэн нисгийн удирд газрын хашаад байгаа 68 нойлоо гэж балдаргын онгоц уу засгийн газар онгоц байсан. Тэрний чинь их хажид бүр дөнгөж ирэнгүүтээ томлогдоод тэгээ балдаргын нисгчээр балдаргыгаа бас зөөж явлаа шүү дээ. Тийм Зөв аймагт шуурга болоод 80 онд Баруун аймагуудаар балдарга маань арагчаа дарга хоёр ингээд явхад чинь агаараар газараар ингээд баруун аймагуудаар явсан. Тэгээд хамт яваад сүүлд нь нөгөө олон төмөнч хүрээлээд балдаргай чинь ингээд машинаас уулгах гар хөлийн яачаад байхаар бид нар нөгөө хамгаалтанд хүрэхгүй тэр чинь бид нар хамгаалтанд ороод ингээд хамт ингээд яваад тэр тусгай үргийн хоол моолыг чинь бид нар чи эндээс захиалж авчирч хоолыг аваач өгдөг. Тэрэд бэлтгэсэн мундаг шинжилгээний хоолыг чи бид нар иддэг. Ийм л хэмжээнд явж ийлээ. Балдарга бол нэг 4 цаг орчим унтдаг. Бусд нь яваад ирээс айхтар хүнлэг хүн байсан шүү дээ. Ой, гал нэг хонь мань өглөө яаж байгаа маринд яваа хүний ч юм уу очиад яцчих. За хэдэн хүүхдтэй вэ? Тэдгээл хэлээд. Хаяа даваа гэж туслах даваа гэж юм байсан. Эдний нэг хүүхдийг дээд сургууль явуулгаад даад. Тэр чинь хуульч тэмдэглэж яваа. Тийм хүний төлөө тийм хүнтэй л их ярьдаг тийм
ил мундаг хүн байсан. Тэгээд хэдүүлээ нэг арангаад очиад буцахтаа нэг сайхан нэг өдөр өнгөрөөнө гэжсэн чаавас баян үлгээгээс ховд орохтой халуураад би энэ удаад тэгээ ховдоор нэг өдөр ажиллаа. Тэгээ бид нар онгоцоор нааш наваад ирсэн. Хамгийн сүүлийн нийслэг халахгүй ойд яг явах гэж хахтан тэгээд хааш нач явсан дөө. Санаа цайлган хүмүүсийг садгүй түргэн хүргэхээр суман цагаан хүлэгмийн гэх мэтлэн балдаргаас авахуулаад тэр улс орны тавчааныхан дараа нь их баг хурлын гишүүд дарга нар одоо их хурлын эрхэм гишүүд ерөнхийлөгч ерөнхий сайдуудад бүгдэнд нь 37-8 орны 120-30 гаруй хотод Монголынхаа далбаатай төрийн далбаатай онгоц энэ Монголын төрийн далбаатай онгоц гэдэг чинь Монголын газар нутг шүү дээ. Тий, газар нутгаа тээж тэр улсын одоо Монголынхаа нүр царай болгож бий болон миний шавнар одоо ингээд дэлхийд гайхалтай сайхан нисэж явнаа. Шавнар гэсэн сах та одоо ингээд шавнарынхаа юу гаргаж үзсэн одоо энэ Монголын нисэх хүчин бичнэ. Одоо шавнар гэдэг одоо нисэж байгаа бүхэл том багш хувийн болон 90 мятаас ч бүгдийг хувийн компаниуд салсан шүү дээ. Тэр чинь цөмөл миний шав. Урдлынх нь улс би шавн байсан бол. Тэгтээ учир би миний шавнар бол жишээлбэл гавьяат нисгч хамгийн ихнийх нь Орословын Бат Эрдэнэ, Тамирын Батбаяр гэл ингээд шавнарууд гавьяа тууж гарсан, онгон жаргалсаа ингээд онгоц огон шилжгээд би хэдий багшин ч гэсэн дараагийн онгоцод өнөөдөр маань төрүүлсэн байгаад багшуулаад ингээд нэгэндээ багш болоо явж идэв шүү дээ. Тий, тийм учраас одоо миний шавын шавнар бол одоо яг цаг үеийн нисэж байгаа улсуудаас байна. Мятын бүх том багш хамгийн сүүлийнх нь болохоор зэрэг миний юунаас одоо энэ манай ховдын хөөгд өлзөө тогтох энэ Амар Бат гэж байна. Одоо энэ Чимэд цэрэнгийн хоёг байна. Энэ Чимэд цэрэнгийн мөнгөсөн байна. Энэ зөндөө. Одоо ирээсээ бүхэл одоо цаг үед нисэж байгаа энэ бүхэл нисгтнэр одоо хамтал нэг нэгэндээ багш ингээд явсан улсууд тэд нар маань одоо энэ орчин үеийн сүүлийн одоо энэ хувийн болон Мят компани одоо залуу нисгтнэрт юу яаж юм дөө. Нэг их залуу жалаа маань тасраад хэцүү болж ийсэн. Одоо бас л хэцүү л байгаа. Ер нь Азад бол одоо би 220 мянган нисгч дутагдaltaй байна гэд коронавигийн өмнө юу яаж ийсэн. Саяхан нэг манай иргэн нисгийн дарга ярихтаа бүр 300 мянган он дутагдaltaй гэд ярьж байгаа харагдан лээ. Тэгэхээр улам тийм учраас энэ дайн корона саад болоод байгаа болохоос хойш далаад гарцгүй Монгол шиг газар одоо энэ дээр асар том сургалтын байгууллага одоо энэ зөвл явж ийм л дээ. Энд бас гой 3 гол дээр ингээд тонгочдог агаард нисч шатхан бардаггүй бүх юм чинь тангим сууж байгаа хийчдэг юмнууд байдیں۔ Тэрийг одоо энэ Монгол Airways харуулад ирсэн. Би сууж үзээ бахархсан. Чигтэйхэн гоё. Одоо ирээсээ тийм л юмдаар сурж байгаа. Жинхэнэ онгоцон дээр цөөхөө итгэн цаг нисэл болоо. Тэрэн дээр бүх юм хийчдэг байхгүй. Бүгдийн чигтэйхэн гоё. Иймэрхүү нод одоо байгууллагад одоо тэр солонгостой байгууллаа гэж байна. Тэгээд ингээд сургалтын том төвнүүд орж манад энэ аэродромын орчин нислэгийг, дунд нислэгийг, холын нислэгийг гадаад дандаа мөнгөөр доотлын тэр нөгөө шууганы төлбөр төлдөг шүү дээ. Дээгүр нисний төлбөр. Монгол тэгч чинь зүгээр л төлбөрөд авахаас биш тэр айл дээгүр ниссэн гэж лава айл төлбөр өгөхгүй шүү дээ. Өргөн одом нутагтаа. Тий. Ийм учраас Монгол бүх зүйл бий. Би Монголыг асар өөдрөгээр хардаг шүү. Дэлхийн орчин үеийн онгоц бол тийм аваар осол өрөөс байх. 5 ширхэг одоо нэг орлох юм байдаг байхгүй. 2 нь эвдэрсэн байхад нөгөө рүүг автоматар шилжин. Саяын маягаар миний хэлдгээр
тэр юуны үйлдвэрийн газар сигнал очсон. Бидний өөр газар очиж буухад нэг юм очроо сургуулаа салж. Тийм учраас энэ айж ичхийн юу ч байхгүй орчин үеийн Монголын энэ сайхан оюун ухаан, өндөр боловсралтай, өндөр IQ-тай энэ сайхан хүүхдүүд эрэгтэй эмэгтэй. Эрэгтэй эмэгтэй гэхээр миний одоо хүүхдүүд нисэж болоогүй ач охин минь орой миний сүнс үе би жирэгслээ юу та учраас дандаа бодож явдаг болоо тэр яг надтай адилхан тийм миний хүүгээс тийм охин төрсөн. Одоо өөрийнхөө толгоогоор Европын холбоонд бүх төрлийн дээд зэргийн академи төгснө гэд одоо жижиг 2 төрлийн онгоцоор нисчээд одоо 3 дахь руугаа орох гэд ингээд 3 жил 6 сар сурна. Тэгээд толгоогоор зардлаа олоо явчихсан шүү дээ. Мундаг байгаач одоо нисчээ. Одоо таны юу залгамжлал мундаг бэлтгэж байгаа. Тэр Батнасайхаа одоо ингээд та насаараа энэ нэг нисгтэй энэ сэтгэл зүгээр багаасаа юм байна тийм ээ. Тий, холбоод ачтаагаад би надаас асуугаад бас цуглуулад байж. Тий, тэгэхээр бас та нэг дотор ховынхаа хувьд одоо ач өхнөө бас энэ гоё газар нутагта энэ таны нисчихсэн энэ тий. Тий. Энэ агаар тэнгэрт бас өөрөө сонирхоод байгаа тийм ээ. Өөрөө сонирхоод байгаа учраас асуусан хариулаад хэлээл. Би ч одоо энэ толгоон дотор одоо энэ улсуудын өдөө ингэж болохгүй гэсэн бүх онгоцны одоо энэ онгоцны ашиглалтын дотор байгаа эдгээр очиж шалгалдаг юм чинь манимтын толгойд байж байгаснасаар ийз. Тэрийг уншаад яаж ахааргүй одоо энэ залуучууд чинь надаас асуухгүй би ч одоо тэрийг хой гэж дуудаж хэлэхгүй юм одоо яах юм асуулаасаа байл. Энэ мөвгөө одоо энэ ингээл явж ийн гэж бодохоос биш. Батхгүй ах уу. Хойш ингээд таны яриан дундаа ингээл бас энэ нисэх хүчинд байх нэг чадвар ялангуяа Монгол нисгч гэдэг хүнд байх нэг чадвар байна л да. Самбаачлах чадвар, сайтай, IQ сайтай тий. Хурдан маневрлах чадвар. Энэ бол одоо шууд дэлхийд нотлогж байгаа IQ-гоор төм бом онгоц нөгөө нэг анх хичээнгөө сая цэрэнд орж идэг хүн 1925 онд консент хийж боход таануудын одоо цэнгэрийн югаар одоо шуу шиг цуваа онгоц олон нисэж яхахыг би харж байна баг гэдээ ярьж ирсэн гэлээ. Тэр шиг Монголын нисэл дэлхийгээр нисүүлжлээ. Одоо тийш манайх зөвлөслөө зүгээр чигтэй юм болж байгаа шүү. Манай тэр 92 онд бид нар тэр 727 700 биш 757 767 757 бид нар хад 20-25 жил болоод ачаанд очтыг хүн зөөхийг болиулдаг байхгүй. Тэгсэн тэр бидний сурсан онгоц одоо ирсэн мятад 25 жил болоод ачааны онгоцлоод ирсэн. Яг тэр 757-ийн ачаа зөөж байгаа шүү. Гэх мэтлэн ингээд 767 бид нар чинь нэгэн одоо дадлгаж уртай. Тэр чинь одоо манайд хамгийн 300 эдийн хүн зөөгд тууж шээ. Одоо зарим компаниуд 340-45 хүн суудаг. Армас 330 аруулаад ирсэн. 330 оруулаад ирсэн. Хоёр компани шүү. Тэгэхээр монголчууд одоо нэгээ дагаад ингээд нягтраад ингээд явхад ирээсээ юу яах газар байхгүй. Дэлхийд ноёлно. Монголын одоо ухаан, Монголын агарын тээвэр, Монголоос төрсэн гадаад дотоодын нисгчнэр. Одоо тэр сургуулийн төвчийн тэр дэлхийд багтахгүй тэрийг юм яадаг улсууд чинь зүгээр шуураад энэ дээрээ төгсөөл юу уул уурхаа. Монгол тэр нисгчнэр ягаал дэлхийд нийлүүлээ. Одоо гадаадын хамгийн туршлагатай багш нар авчираад багшлуулчих юм шүү дээ.
Тэгээд болоо. 300 мянган хүн дутагдaltaй байна гэж байгаа зү тийм. Тий, тэр дутагдaltaй 300 мянган хүнээс чинь үгүй нэг хэдэн хөв. Тэг 3-аас 5% ч болдгоо нийлүүлээд дэлгээд манай өөрийн тэдний шавь одоо ч байгаа шавнар одоо миний энэ туунд явдаг шиг л ингээл аваад монголчин агаараар хөгжих шүү дээ. Дэлхийд нэрээ гаргаад дэлхийд бүтээгдэхүүн нийлүүл. Тэр чинь амар одоо өндөр үнэтэй бүтээгдэхүүн учраас нисгч ямарын хүн дээр бэлддэг тэр шатхуу матхуу одоо их хэцүү тийм бүтээгдэхүүн бэлдэж өгдөг учраас их шаттай ийм газар орон юм яасан газар бол Монгол л байгаа. Тийм учраас одоо Монголын одоо агарын мэрэгжилтэнгүүд зөвхөн нисгч биш. Инженер техник. Манай инженер техникийн 90-ад онд нөгөө Боингод нисгчийн чаваал, инженерийн чаваал 6 сарын өөрчлөж ирээд бидний орчин үеийн онгоц эзэмшхийн гайхамшиг тэндээс төрсөн. Одоо 130-аад онгоц засаж гэнэ үү? Яаж вэ? Дэлхийн онгоцыг зал нийлүүлээд дэлхийн олон орн Монгол том онгоцуудаа засуулж шээ. Тэгэхээр энэ сургалтын төв дотор бүх юм тэн дотор чинь 1200 мэрэгжил байдгийг. Одоо энэ нисгийн. Одоо жишээ нь Монголд байдаг дэлхийд байдаг бүхэр онгоцны жолоочоос авахуулаад нисгчээс авахуулаад машины жолооч, тэгээд янз бүрийн механизмын жолооч, тэгээд одоо цагуур, тэгээд одоо нислэг хөдөлгөөний удирдлага, тэгээд сэлүүг хангамж, засварын инженер гол байхгүй шүү дээ. Холбоо навигац, холбоо байхгүй. Таны энэ олон жилийн хүн хөдөлмөрийн ард таны ардлыг авч явах гэр бүл гэж байна. Тэр чинь гэр бүлийнхаа талаар нь танилцсан. За хүний ардын туучингаад одоо Эрдэнэт мөнх хүсэгийг үзүүлсэн. Тэгтээ тэр маань одоо алдар дуучин отхон гээд байгаа. Улаастан голын отхон, тийм Монгол хоёрын отхон, Батгад уулдаг отхон тэргээд алдарсан тийм мундаг дуучин. Горын доо гэдэг хоолоо гаргадаг тийм агуу задгаа хоолойтой ардын дуучин байсан. Одоо шав мавныг хэтэл одоо гэрэлмаа гэж мундаг дуучид байлаа. Тэгээд иймэрхүү байдлаар тэгтээ тэр хүн маань миний ардад болж хамгийн маа залиасалж тий ингэж явсан. Манай энэ дотроос миний хадмууд мундаг сайхан байсан. Даалга хадам ээж минь 11 хүүхд төрүүлсэн ч гэсэн одоо миний төлөө тэр нойр хоолгоо нисээд ирэхэд хар шүл хийгээд ингээ бэлэн болгоод байж идэг. Ийм хүний манай хүн чи урлагийн баригадгээд яваад гадаа дотоод алгуулна. Биш одоо ингээ нислэгээр алгуулна. Тэгэхээр зэрэг холбож ийсэн ардтал маань тэр буура урхны орноос одоо харж байгаа л да. Тэр буура над буюу манай хань мөн өдрөөхөн одоо тэр эрсдэлтэй яванд явдаг чинь энэ дагаар муутах юм бол сэтлэн зовж ингэж явдаг. Ийм улсууд байсан учраас энд үрд цаг өмнөөс одоо хайлчив урхны оронд явчих гэлээ боддیں۔ Доо ингээд сайхан 2 хүүхэд төрүүлсэн нэг хүүхдийг бид нар баг дүүгийнхээ хүүхдийг өрчилж авсан. Яг 3 банд 4 ач хамгийн том хуу маань уул уурхай төгсрээд энэ 7 хилтэй хүн онгоцоо үлжиж байхгүй хахаар Airbus Boeing-д онгоцоо үйлчлэгчээр 9 жил орчим ниссээд Канадад амьдарч байгаа 2 хүүхэд. Энд 2 Батнасаар агуулдیں۔ Батнасын Бадрал мөн тэр том тод гэдэг Батнасан гэсэн тийм 3 Батнасан байна. Төрийн далбаатай онгоц гэдэг бол Монголын минь газар нутаг шүү дээ. Би дэлхийн 37 орны 100 гаруй хотод төрийн далбаатай онгоцоо буулгажээ. Одоо Монгол улсын иргэн засгийн 100 жилийн одоо тулгуурлах чинь тийм ээ. Тэгэхээр та ер нь энэ салбарт ингээд амьдралаа зориулсан хүний хувьд иргэн засгийн салбарын ирээдүг ер нь яаж харж байна? Гавьяат Баатрын авчихсан хүний хувьд одоо энэ өвдөөцийнхээ хүсэл мөрөөдлийг эгийн дурсгалыг би дараагийн үедээ дамжуулахдаа бас 100 жилийн үзэх санаатай байна да. Тэгээ сайхан болно. Та сайхан Монголын маань ард түмэн Монголын үрс улам олон болж
Монголынхаа зингэр тэнгэр олон нисгэж инженер нь онгоцоон засаж ингээд тэр бүх төрлийн улсууд нь бүх төрлийн чиглэлээр шоу. Ингэж одоо Монгол орноо цэцлэн хөгжүүл Монголынхаа нэрийг дэлхийд гаргаж Монгол гэсэн сэтгэлдээ тэр олон авиацийн бүтээгдэхүүн тэ болоход одоо энэ 100 жилийн агаар 23 жилийн дараа эн чинь өөр бэлэн болчихсон ингээд эхэлсэн байна. Одоо эхэлж байгаа юм чинь. Тийм учраас та бүхэндээ ад жаргал сайн сайхан хүсэж бүх нисгч нэртэй Тэнгэрийн цэлмэг буултан зойлон байх өлжит өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Жужааныг бол түүхчдийн бичсэн зүйлийг уншаад байхад би бол одоо яг жужаан гэдэг үндэстэн гэхээсээ талын овгон аймагуд нэгдээд тэгээд нэг удирдлагын доор орчихсон болохоос биш тэнд бол ингээ янз янзын гарал үүсэлтэй хүмүүс байсан байна гэж ойлгоод байна. Тэгээд бид нэр одоо ингээд Монголынхаа одоо нутгаар хил хязгаараар төсөөлөд байгаа болохоос биш тэр үеийн нүүдэлчдийн нутаг гэдэг чинь одоо ингээд цагаан хэрмээс одоо бүр байгаль нуур өнгөртөл ийм том талбар дээр магадгүй зарим хэсэг нь цагаан хэрмээ даваад цаашаага хэтийн нутгийг эзэмшээд ингээд байгаад байгаатай л холбоотой гэж ойлгоод байгаа хөө. Тийм учраас энийг өмнөд хятад хойд хятадын чинь жоохон ялгаатай гэж ярьдаг штэ. Хойд хятад жаахан би ирэх үү нэтэр гэж. Тэр чи одоо тэр үеэсээ эхлээл нөгөө нүүдэлчдэг цус холилдоод хойд хятад нь өмнө тал нь бол нүүдэлчин тийш хүртэл хүрнэ гэж бараг байхгүй юм чи. Тэгээ өмнө тал нь бол цаашаага нөгөө Вьетнам зүүн өмнөд Азийнхантай цус холилдол ингээд нэгэн томроод нэгэн жижигрээд дажжаараад гэх юм уу ийм процесс явцсан болов гэж би харддаг. Тэгээ яг гэхдээ өмнөд хятадын бол арай би арай жижигтэй те хойд хятад нь жоохон би томтой байдаг нь бас энэ нүүдэлчтэй цус солилцсных байх. Нөгөө талаас ч бас идэж уудаг юмнах байх л та өмнөд тал бол цагаан будааны нутаг, хойд тал бол бас буудай хурч юу лээ ерөнхийдөө өөр төрлийн ургамал иддэг. Тэрийгээ дагаад хүний биеийн хөгжил нэрээ өөр гэдэг ч юм уу. Тийм байдаг баг. За өнөөдрийн нэвтрүүлгийн хугацаа дуусчихын. Тэгээд улааны домогтой холбоотой нөгөө энэ түүхийн сэдвтэй холбоотой таны сургамж гээгцэн түүх нь юу юм гэдэг тал дээр товчхон таамаглаад тэгээд дуусгая. Би бол гээгцэн түүх гэж энэ Хажуугийн улс чинь Умрын 5 бүтүүлгийн 16 улс гэдэг 300 жилийн үе түүхэндээ хийцэн байхад бид нар тэрийг бидэнтэй хамаагүйгээд орхичж байгаа байдалтай байгааг бол бас нэг жоохон засаж задруулах хэрэгтэй юм болов уу гэж. Тэгээд тэхийн тулд дахиад нөгөө түрүүчийн ярьсан шиг хувлаа хаан гэж ярихынхаа оронд тайзан хаан гэд яриад байгаа юм шиг ийм нөхцөл байдлыг жоохон засаж задруулах хэрэгтэй юм болов уу гэж бодож. Хоёрдугаарт бид нар энэ түүхээ судлаад энэ манай түүхтэй холбогдох юм а гэдгээ ярьж явахгүй бол одоо ингээд энэ ч одоо 6 дугаар зуунаас эхлээд өнөө хүртэл гэхэлэр 1500 жилийн туршийн мулааны түүхийг чинь бараг 10 хэдэн удаа шинжилж бичих тусам нөгөөдөг чи улам хятадсаар яваад одоо үндэсний баатар болчихсон шүү дээ. Яддын үндэсний баатар болоо ирсэн. Ийм байна. Тэгэхээр зэрэг яг бид нэр одоо тэрнийг хятадтай булаацалтахтай биш. Энд чинь ер нь угсаа гарал нь ийм өчртэй юм шүү гэд ийм үг түүхээ мэддэг байхад хэрэгтэй байх. Тэгээд жад одоо ч тэгээд нэг кино хийгээд нэг мэдсэн чинь бид нар хятад болцсон зохиж өгч ч магадгүй байх тий. Тэгэхээр зэрэг тэрийг бид нэр өөрснөө анзаарч эндээ бас анхаарч хөрөн мөнгө тийм Холливуудын кино хийх хөрөн байхгүй махад нэг сайхан баримтат кино хийж болно шүү. Түүхээ өөрснөө мэдээд зөв тайлбартай судалгаатай байх нь чухал гэж би хэлсэн. За баярлалаа. Өнөөдрийн гээгцэн түүх подкаст үгээр өндөрлөж байна. Тэгээ дараагийн нэвтрүүлгээр уулзцаая.